Үн шилжилт гэдэг нь харилцаа маргалт гэдэг хоорондоо бараа үйлчлэгээ, бие бус хөрөнгө, санхүүгийн гүйлгээнд үн тогтоох үйл явц юм. Хэрвээ үдгээр үнэ нь бодит үнийн зарчим нийцэхгүй буюу зөрүүтэй байвал татврын суурь багасж татврын орлогод нөлөөлөх эрсдэлтэй. Иймээс үн шилжилт нь татврын бодлогод татврын суурийг хамгаалах, ашиг шилжүүлэхээс сэргийлэх цогц арга хэрэгсэл юм. 2020 оноос хэрэгжсэн татврын ерөнхий хуулийн шинжилсэн найруулгад үн шилжилтийн зарчим, үндсэн ойлголт, үндсэн зарчмуудын талаар нэлээдгүй дэлгэрэнгүй наривчсан заалтуудыг тусган оруулсан байдаг. Татврын ерөнхий хуулийн 38 дугаар зүйл заасны дагуу татвар төлөгчдөө 4 төрлийн тайлан бэлтгэн хөрвүүлнэ. Үүнд үн шилжилтийн ажилгүйдлийн жилийн тайлан, дотоод үн шилжилтийн тайлан, ерөнхий үн шилжилтийн тайлан, улс бүрээрх тайлан бэлтгэрүүлнэ. Татврын тайлан гаргахдаа татвар төлөгчдөө дараах шалгуурыг хангасан тохиолдолд тайлангуудыг хууль заасан хугацаанд бэлтгэн ирүүлнэ. Үн шилжилтийн ажилгүйдлийн жилийн тайланг, жилийн эцсийн татврын тайлангийн хамт харьяа татрын албанд хөрвүүлнэ. Дотоод үн шилжилтийн болон ерөнхий үн шилжилтийн тайланг дараах шалгуурыг хангасан татвар төлөгч хууль заасан хугацаанд багтаан бэлтгэн хөрвүүлнэ. Үүнд өмнөх татврын жилд борлуулалтын орлого нь 6 болон түүнээс дээш тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой этгээд группийн нэгдсэн санхүүгийн тайланд үйл ажиллагаанд тусгагддаг бөгөөд өмнөх татврын жилд группийн нэгдсэн санхүүгийн тайлангаар 6 болон түүнээс дээш тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой этгээд мөн гадаадын хөрөнгө оруулалттай этгээд нь хууль заасан хугацаанд багтаан дээрх тайлангуудыг хөрвүүлнэ. Улс бүрээр тайлан гаргах этгээд тайлагнах наривчилсан харилцааг аж ахуйн нэгжийн орлогын албанд татврын тухай хуулийн 27 дугаар зүйл зааснаар зохицуулсан. Үн шилжилтийн тайланд харилцан хамааралтай этгээдтэй хийх ажил гүйцэтгэлийг хяналтгүй ажил гүйцэтгэх гэх бөгөөд дараах шалгуурыг хангасан ажил гүйцэтгэлийг ач холбогдолтой гүйцэтгэх гэж тодорхойлно. Өмнөх жилийн санхүүгийн тайлангийн борлуулалтын орлогын 1%, өмнөх жилийн санхүүгийн тайлангийн зардлын 1%, өмнөх жилийн санхүүгийн тайлангийн дотоодын хөлсөөс бүрдүүлсэн хөрөнгийн нэмж төлөгдсөн капиталын 1%, 50 сая төгрөг болон түүнээс дээш үнийн дан бүхий ажил гүйцэтгэе. Дээрх дурдсанаас үл харгалзан бүх төрлийн санхүүгийн гүйцэтгэе болон бие бус хөрөнгөтэй холбоотой ажил гүйцэтгэлийг ач холбогдол бүхий гүйцэтгэе гэж үзнэ. Татвар төлөгчдөө тайлангаа хугацаанд нь ирүүлээгүйгээс шалтгаалж дараах хуулийн хариуцлагыг танд оногдуулна. Үн шилжилтийн ажил гүйцэтгэний жилийн тайлангийн хувьд зөрчлийн тухай хуулийн 11-19-11 заасны дагуу харилцан хамааралтай этгээдтэй хийгдсэн ажил гүйцэтгэний нийт үнийн дүнгийн 2%, дотоод үн шилжилтийн тайлан болон ерөнхий үн шилжилтийн тайлангийн хувьд ажил гүйцэтгэний нийт дүнгийн 3%, улс бүрээр үн шилжилтийн тайлангийн хувьд ажил гүйцэтгэний нийт дүнгийн 4%-аар торгох хуулийн зохицуулттай. Татвар төлөгч тайлангаа гаргахтаа гаргадаг нийтлэг алдаа гэвэл татвар төлөгч нь тайлангаа бэлтгэхдээ хуулийн хугацаанд багтаан тайлангаа ирүүлэхгүй байх. Тайланд агуулгадах мэдээллийг татврын ерөнхий хуулийн 38-4, 38-5, 6 заасны дагуу агуулгын хүрээнд бэлтгэн ирүүлэхгүй байх. Мөн сангийн сайдын баталсан үн шилжилтийн тохируулгын хамгийн тохиромжтой аргыг сонгох журмын дагуу харьцуулахт байдлын шинжилгээг дутуу ирүүлэх зэрэгээс шалтгаалж татвар төлөгчдөө эрсдэлд орж болцсошгүй. Татврын тайлан ирүүлэхдээ та дараах зүйлүүдийг анхаарна. Үүнд татврын ерөнхий хуулийн 27 дугаар зүйл заасны дагуу харилцан хамааралтай этгээдийг бүрэн тодорхойлж тайлагнах, харилцан хамааралтай этгээдтэй хийгдсэн ажил гүйцэтгэлийг бүрэн тайлагнах, ач холбогдол бүхий ажил гүйцэтгэнд сангийн сайдын баталсан үн шилжилтийн тохируулгын хамгийн тохиромжтой аргыг сонгох журмын дагуу харьцуулагдах байдлын шинжилгээг бэлтгэн ирүүлэх, мөн санхүүгийн болон бусад бичиг баримтыг хавсгах бөгөөд тайланг монгол хэл дээр гаргаж шаардлагатай тохиолдолд гадаад хэл дээр хөлбөрийг татврын албанд хөрвүүлэх шаардлагатай. Эцэст нь дүгнэх хэлбэл татвар төлөгчдөө хууль заасан хугацаанд багтаан татврын тайлангаа харьяа татрын албандаа ирүүлнэ. Хэрвээ тайлангаа хууль заасан хугацаанд ирүүлээгүй, тайлан дээрх мэдээллийг дутуу бүгэлсэн, тайлан дээрх харьцуулахт байдлын шинжилгээг дутуу хийсэн эсвэл харьцуулах байдлын шинжилгээгээр тохируулахыг шаардлага гарсан. Группийн хэмжээний мастер тайланг нөхөн илгээх шаардлагатай бол татврын ерөнхий хуулийн 30 дэх заасны дагуу дараагийн татврын жилд багтаан тайлангаа залруулах боломжтой.